Мөсөө мачигаас амьдрал сайн гэж найдаа. Тэгээ ямар ч лсэн өөр нэг өдөр өөр нэг бичлэг. За тэрний өмнө ч би амьдралынхаа апдейтыг хэлье. Full time unemployed хүн болсон. Шээс тиймээс би ингээ full time YouTuber болж байгаа ингээд өмнөх бичлэгээ сонссон байх. Тэгээ бас full time tarot trader болсон. Гэтэ ингээд ер нь надад энэ амьдрал их таалагдж шүү ингээд амар гоё флексмэр санагцаа ингээд өглөө 9 үед ингээд хүн болго ингээд ажил руугаа явал ингээд яараал ингээд шааж өгж явах би ингээд өглөө босоод за нэг вебсайт руу ороод нэг тарот цаг нь харчий даа гээл. Тэгэл вебсайт руу оронгоол ингээл нэг тэдэс нэг тарот онцлогтой юм байна гээл. Очиж нэг Google Meeting-сээр нэг ярьчаал. Тэгээ буцаад нэг гэртээ ингээ хөвтэйл гэж мэйл. Энэ амьдралтай бол надад бол I kinda like it. Тэгээ ямар ч лсэн би ингээд нэг кофе шоп голцоолохоор ингээд нэг яг нүүрээ харж уулзгаа болцсон штэ. Тэгээ тэрийг сайн анзаараарай заяа. Зөвхөн Google Meetings. Хэрвээ үнэхээр надтай нүүрээ харж уулзмаар байвал ингээд нэг надаа ингээ экстра ингээ бир аваад өчөж байгаарай. Тэгвэл бас би бир унгаас нүүрнөр харангаас тараад уншиж болж байна. Чиний амьдрал яг юу болоод байгаа юм бэ хамаа ёо гэж мэгэл дээ. За тэр яг Арслангийн ордыг ингээ нэг хідүүлээ ингээ нэг рост хийхээ өмнө эхлээд Арслангийн ордны стереотипыг ярьцгаая. Утасныхан wallpaper дээр өөрийнхөө зургийг тавьдаг тэнэг стар байдаг штэ. Тэдэрийг Арслан те гэжээс. Тэгсэн ингээ Арслангийн ордныхны common sense нь юу вэ гэвэл боржгор өстэй байдаг. Хэрэг боржгор өсгөө зүгээр шар охин байдаг. Тэ боржгор өсгөө шар охин биш байл шүү дээ тэ жижиг охин байдаг. Тэ хил амтай. Тэ гэхдээ ингээд дандаа ингээд нэг юу гэх олон нийтийн дунд л яг хил амтай. Ганцаараа яг нүүрээр толонгууд яг ямар ч хил амгүй болоо шаашдаг ч юм уу тэ. Тэгээ ингээд дараачудаа ингээд Арслангийн ордныг ингээд нэг юу гэх яаж ингээд анзаардаг вэ гэвэл шүү дээ тэ. Нэг нь таад ингээд мэддэг тэ нэг юм ямар нэгэн зодоо модон ч юм уу ямар нэгэн асуудал дээр ерөөсөө ингээд нэг ордгоо ингээд цэцэг царайлаа сууж ийснэ тэгсэн ингээд юм болгон дуусны дараа мальчи ингээд шаасаа харснаа өстаа гэж шаадаг өстаа чи өөрөөсөө Арслангийн ордохгүй юу тий яг нүүрээ ингээд толох юм бол уус чадахгүй шүү дээ стандар чаа тэгээ ингээд нэг би Арслангийн ордыг аюул сайн мэднэ яаж вэ гэвэл шүү дээ манай анхны экс чи Арслан байсан шүү дээ тий тэр охин ингээд нэг юу наваа ингээд анх харчаалаа шаас яг ингээд мань хүний хувьд бол амар том челленж нь болсон баха тийм би яг цогоогт нарчвал амьдрал гоё боллоо гэж мэйл те тийм би ингээд харж ирсэн чаддаг бол наваа нараараа гэж чи найраа шаацсан шүү дээ за тэр чи ах эх хүнийг удаа алдаал үз те нэг юм амьдрал сүрлэг шар охинд ингээд нэг найруулаад те алдаал үз за зүгээр шүү дээ тийм тэгээ ямар ч юм ингээд нэг юу вэ Арслангийн ордны экс чамаас ямар үз салдггүй гэж чи зүгээр үйл хүндэтгээд штэ те зүгээр ингээд нэг хайцсан тохиол чамаас ингээд салдгүй байхгүй юу ямар үед ингээд нэг чамаас ингээд нэг хайж явж байгаа гэж хайраа хоёлаа асуудлаа шийдээ чи битгий тэнэгтээд байдаг гэсэн үг ингээд яг ингээд нэг юм яа одоо л би ингээд файнали ингээд өөрийнхөө зорилгоо биелүүлчихлээ энэ одоо миний ингээд нэг хараанаас гарахгүй штт гэж мэвэл те яг ийм үед ингээд салдгуулахгүй юу хаяа авчдаг байхгүй юу тий тэр ингээд Арслангийн орд нэг жоохон kind жоохон мэдрэл мотойгоос ингээд чи тоогоо болчих юм бол ингээд нэг юу гэх чам дээр ирээд чи ингээд сайн өнгөт ингээд чамаас ингээд холдоод байгаа штэ. Тэнгүүтээ ингээд нэг арга ингээд нөө хэлж өгөө заяа. Хэрвээ чи токсик гарсантай үргэж байгаа бол хэрхэн яаж тэр бистаг тэнэгтүүлэнгүүтээ штэ те ингээд нэг хажуудаа байлгана гэж өглөө чи жоохон нэрвтүүлчих. Тэгээ өглөө чи жоохон ингээд нэг уурын хөдлөгчих заяа. Нөгөөд чи ингээд нэг галзуурхал ингээд уурлах гад ирж байгаа штэ. Тэнгүүтээ хараа ста намаагүй шлаарэ зөвхөн чинийл зү шаасан. Үргэлж ингээд нэг чинийл зү байдаг. Нөгөөд чи гайхаа шан заяа. Би уурлах байлуу инээх хөлөө гэж мэ те тэгснэ ингээд ер нь чи өөрөө болтгүй шиг хойноос ингээд шууд ингээд яачих цаа түгдэг яг тайвширснаа дахиад ингээд уурлах гэдэг нь дахиад паникч байгаа штэ тэгснэ ингээд хараа одоо өмдөх шүтлээ одоо хоёлаа хий гэж яачих цаа нөгөөд ч бүр яг ингээд амар паник моддоор ингээд нэг чамтай хийн цаа ингээд би яг ууралж исэн те гэтээ одоо хийж ин те яг юу болоод байгаа юм бэ гэ те тэгснэ оройн mash up his down ингээд нэг зайлаараа майлаараа гэж хэлэн цаа тэгвэл нөгөөд ч бас ингээд гайхаа шан цаа бич би яг яах ёстой юм бэ гэж мгээ те яг ийм л ингээ байх юм бол Арслангийн ордны экс ингээ чамс ингээ нөө холддгоо байхгүй юм тэгээ угаасаа ингээ нөө юу би бол Арслангийн ордыг basically мэлхийн орд гэж боддог тийм зүгээр өөр үгээр байхгүй юу Арслангийн орд зүгээр ингээ үргэлж validation ингээ хүсдэж штэ те тэгээ намайг л ингээ магтаарай гэж мэгэл те гэтээ үнэхээр ингээ нөө магтах юм түүч байхгүй ингээ цайны сүүч байхгүй орд ч өөр Арслан байхгүй юу тий угаасаа ингээ хүн чинь байхгүй зүйлэл хүсдэж штэ тий ядж яхад нэг царай муутай яриа гэж авахынгүй найраа гэж авахынгүй тий ингээ нэг гөлийгөөд бас ингээ байж идэг гэхдээ бас өөртөө ихтэй ер нь basically fire sign-ууд ер нь яг нэг инүүгээр нэг амар төстэй байдаг тий нэг юм юу ч ингээ байхгүй мөртлөөл ингээ яваад ичдэг тэд нар дундаа ингээ манлал гэх ингээ Арслан байхгүй юу тэгээ ингээ Арслангийн ордных ингээ нэг эрэгтэй ч эмэгтэй ч өөртөө нэг зүйлээр амар ингээ нэг боддог нь штэ тий би бол ингээд нэг slay гэж мэгэл те би бол ингээ амар маскулин тий
Тэгтээ ингээд нөгөө хамгийн шалчих шаадаг нь яг үүнд арслан чи өөртөө байхгүй да тий. Тэгээ бас ингээд арслангийн орчин ингээд basically авир нийтдээ зөв. Надад арслангийн орд яг үүнд арслан шиг харагддаг. Надад арслангийн орд golden retriever шиг харагддаг байхгүй юу? Ангууд шиг харалдаа гээл нөгөө нэг айшо speed-ийг дагаж ингээд нөгөө back flip эргэж чаал нэг савж ундаг ч юм уу тий. Угаасаа үнэн шүү дээ тий. Тэгээ угаасаа ингээд нөгөө чадахгүй юм дээр авир ингээд нөгөө шаадаг тий. Тэгээ нөгөө нэг тэрийг хизэж бас чаддгүй. Тэгээ чамайг ч гэсэн дуусгаж чадаагүй. Тийм дуусгаж чадаагүй болохоор чамтай toxic x-ийн харилцаатай байдаг гэшээс тий. Тэгээ ингээд нэг жилдээ ингээд нэг удаа гарч ирчээлаа. За юу вэ шээс хөрх нэгэл сууж гэнэ гээл тий. Тэгээ угаасаа ингээд нэг арслангийн ордыг триггердэх их амархан заяа. Би бас арслангийн ордны үнтэй ингээд ирчихсэн болохоор айгуу сайн мэдээд байгаа. Яаж ингээд триггердэнэ гэж. Тий. Тэр арслангийн ордны x чинь тэнэгтээд ингээд чамайг араар чинь тавиад ингээд явцсан байвал шүү дээ тий. Чи шууд ингээрээ за басаж намайг хорцол гэдэг арга хичгэлээрээ за амар глөө болж малаа те эхнэрээ өрхийн күү хэмжээ шиг амар хөөрхөн болж малаа өсмөсөө ингээл тайрч барайл те ингээ өөдөөс нэг харч үзээ би ингээ нэг чамаас салаад ингээ нэг өөрийгөө итгэсэн аашаас одоо чи ингээ нэг миний иргэн тойронд байхгүй гингүүд нөгөөт чи ингээ шууд триггердээ шаачин цаа би чи одоо надаас салангуут ийм гоё яваад байгаа юм бата те чи болохгүй штэ бас гэж мэгэж ингээ шаахгүй юу тиймээс яг ингээ өөдөөс нь басаж намаа хорцол гээл ингээл хайчих хэрэгтэй байхгүй юу тэгээ өөсөө ингээ нэг юу гин basically ингээ нэг арслангийн орд болохоор яалтчгүй ингээд атаарх уу. Тэгээ хамгийн атаарх орд. Атаархсандаа штэ те ингээд нөгөө чиний найзтай ч үргэлжч магадгүй. Тэрийг бас ингээд нөгөө хүлээлт үүсгээрээ. Тэгээ ингээд ер нь бол ингээд арслангийн ордны наад энэ атаархал гэдэг зүйл чинь ерөөхдөө бол ингээд нөгөө relationship ингээд нөгөө устгад юм тий. Тиймээс ер нь бол хүнд атаархаа болоод амьдралаа боддог болчих юм бол арслангийн орч бол хөөрхөн боллоо шүү дээ те. X-тэй хандаж хэлгээд маш шүү гэж мэ те. Нэг арслангийн ордны X ингээд нэг нэрвтүүлэх бас их амархан штэ ингээд нэг кинэг хүүхэн байдэн штэ баярмаа байлаа те fuck your bitch it cost me $2,000 do you have it гэж шангууд нөөдөөс нь yes гэж аачих заа тэгмэд нөгөө чи юу вэ гэшээс тэгээ ингээд нэг юу байдаг вэ ингээд нэг арслангийн орд угаасаа ингээд юу гэх ингээд чамаас нэг илүү гарах гад угаасаа бүр байдгаа бүгднийг ингээд шахсан заа тэр болгон дээр зүгээр л хайчих заа Ямар нэгэн байдлаар ингээд чамтай ингээд хэрүүл өгөх гээд байна да. Энэ болохоор зүгээр чамаас илүү гарах гэдэг байгаа байхгүй юу? Хэрүүл дээр ялах нэг амар амархан арга байдаг шүү дээ. Хэрэлдэхэ болчих заяа. Төв нөгөө ч гайхах шиж. Писта гэшээс. Тэгээ чи ерөөсөө хичээхгүйгээр тэр хүмүүсийг ялдаг байхгүй юу? Амар амархан шүү дээ тий. Тэгээл ингээд нэг юм fuck you bitch. I got 5 bitch нэ тэр гэдэг ингээд өөдөөс чи ингээд нэг шаах юм болно шүү дээ тий. Тэгээ чи зүгээр ингээд нэг slot гэж дуудчих заяа тий. You are slot шээс. Би чамаас өөр яад үлчтэй те би цэвэр ариухан чи бол угаасаа ингээ слот юм байна маш шүү гэж мэгэндэг хайч байгаа нөгөө чинь гайхаа шатан за юу вэ гэж те тэнгүүтээ ингээ нөгөө юуке чамтай ингээ нөгөө цэвэр ариунаар өрсөлдөхийн тулд ингээ харьцаа бүх хүмүүсээс ингээ холдонгуудаа ингээ нөгөө юуке мачин гэгэрсэ гэж ингээ шаан заа энэ үе дээр нэштэй те чи аль хэзээ ингээ нөгөө юуке жогроо авчих заа нөгөөдөг ч бас дахиад гайхаа шаас пста гэшээс би яг аль челленж дээр нөрсөлдөхтэй бэ гэж мэ те угаасаа арслангаар дуус чатаа үргэл челленжтэн заа наа челленж дандаа зүрүүлээд outsmart ингээ хийгэлээ за тэг нөгөөд чи ингээ нэг цагаалчаар шидэл те орсны чин гадаарэл хайраа зөвхөн ингээ чиний л зүв байсан байна би л болдгон байна гэж мэд яг тийх хүмүүс ихгүй юу за ямар ч байсан тэгээ guys дараа чинь бичлэгүүдэр ингээ дуулзээ яг үндэ guys ингээ надаа үнэхэрийн idea ингээ хонгод орж ирэхгүй байхгүй надаа нэг гоё ингээ нэг юм roast санаа ингээ өгөөч хүмүүсээ комент дээр гоё бичээч те дараа чи ордыг ингээ молгохтэй те ингэжсэн тэгжсэн гэдэг юм уу ингээ гоё ингээ шеэрлж байгаарэ тэгээ бас ингээ таараа тушаалахаар болоо шууд миний вебсайт руу бичээрэй заа мокечка бай яа